За сайн байцгаана уу? Дараагийн мэргээрээ уулзч байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн мэргээрээ таны ойрын 1 сарын ерөнхий энерги нь ямар хөө байхаар байна гэж үзнэ. Тэгэхээр ойрын 1 сарын мөнгө ажил санхүү, хайр дурлал, сэтгэл санаа ямар байх вэ? Мөн ойрын 1 сард анхаарах ёстой зүйл юу вэ? Зөвлөмж гээд ийм мэрэг хийхээр боллоо. Тэгээд яг энэгээр би багцамшлага бас хийж байгаа. Тэгээд үйлчлүүлэгчд маань маш их таалагдсан болохоор энэ багцын дагуу юм YouTube-ээр мэрэг хий гэж бодлоо. За яг адилхан өмнөхтэйгээ адилхан ингээ 3 групптэй байгаа. За энэ ингээ нэгдүгээр группийн стикер. Энэ ингээ 2 дугаар группийн стикер. Тэгээд ингээд 3 дугаар группийн стикер байгаа. За тэгээ хувийн шинжилгээ авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Instagram нь Таро дугаар зоос хайр, Facebook нь болохоор Таро хайр хүзрийн мэрэг гэдээ байгаа шүү. За ингээ уншлагатаа орцгоё. За 1-р бүлгийнхаа сайн байцгаана уу? Дараагийн уншлагаар уулзч байгаадаа маш их баяртай байна. За зөв группээ сонгосон байна уу үгүй юу гэдгийг шалгахын тулд таны яг одоогийн ерөнхий энергийг үзье. За 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоогийн ерөнхий энерги ямар байна вэ? За тэгээд таны яг одоогийн энерги дээр болохоор маш их эргэлзээ байна. Ингээд moon card гэж гарч ирсэн. Одоо ингээд маш их нэг зүйлд эргэлзээд байгаа бололтой. Ингээд энэний цаана яг юу байгаа бол юу болох вэ гэд нэлийн их тунгаан бодсон байгаа мó гэж бодож байна. Тэгээд 1-р бүлгийн сонгосон хүмүүсүүд одоогоор нэлийн их ядарсан байгаа мó л гэж гарч ирж байна. Бүр ингээд хамгийн дээдлийн зэгтээ хүрсэн, нэлээд их ядарсан. Тэгээд нэг юмний яг төгсгөл явагдаж байгаа бололтой. Яагаад гэвэл энэ дэр энэ залуу шиг ингээд суудсан, ингээд бүр ядгаанд орцсон байна л гэсэн үг л дээ. Тэгээ хамгийн гол нь хүзэр таны юу гэж зөвлөж ийн вэ гэхээр ямар тааж өөрийнхөө яг зөв соныг дагаад бүх зүйлүүдээ хийгээрээ. Тэгээ аль болох болж байгаа нөхцөл байдлаа маш шударгаан тунгаан бодож маш их баланстай байгаарай л гэж гаргаж өгч байна л та. Бүх юмний яг тунгийн тааруулаа балансыг олоод яваарай гэж гарч ирж байна. Тэгээд хамгийн гол нэг юм дуусгахаас жоохон айгаад байгаа бололтой. Таны амьдрал болж байгаа зүйлсээс. Тэгээд хамгийн гол нь тэрнээсээ болоод яг сэтгэл зүй тал дээр яг энэ хүн ингээд хаалганы ар суудсан байгаа юм шиг нэг тийм сэтгэл санаагаар бол нэлээд хүнд мэдрэмж авч байгаа муу л гэж гарч ирж байна. Яг бол 8-ын сэлэм, 10-ын сэлэм хоёр ингээд хамт гарч ирлээ. Тэгэхээр хэрвээ энэ таны одоогийн ерөнхий энерги бол таны энэ сонгосон групп мөн шүү. Хэрвээ таны одоогийн энерги энэс шал өөр байгавал та буруу группээ сонгосон байна гэсэн үг шүү. Тэгээд та өөр групп сонгоорой. За ингээ уншлагаа үргэлжлүүлье. За хамгийн ихнээр болохоор 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүдийн мөнгө санхүү ажил ямар байх вэ гэж асуунаа. За 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүдийн мөнгө ажил санхүү нь дараагийн 1 сард ямар байх вэ?
За тэгээд нэмэлт мэдээллийг энэ Oracle картаар авъя. 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүдийн ажил санхүү мөнгөн дараагийн сар тэмэр байх үе. За тэгээд ингээд харахад болохоор 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүдийн яг одоо сэтгэл санаагаар унаад байгаа шалтгаан нь болохоор ажил төрлөөс болж байгаа мó гэж гарч ирж байна. За дараагийн 1 сарын ерөнхий энерги дээр болохоор Nine of Wands гарч ирсэн. Одоогийн эмгтэйг харж байгаад ингээд нэлээд ажилтай дарагдсан, стресстэй байгаа. Ямар ч тач дараагийн сартаа бол нэлийн ачаал өндөртэй ч юм уу стресстэй бол байхаар бол харагдаж байна гэж гарч ирж байна. Тэгээ ямар ч тач гэсэндээ ажил дээр бол нэлийн их асуудлууд гарна, маш их ачаалтай, стресстэй байна. Тэгээд хамгийн гол нь энийгээ давахын тулд та одоо өмнө нь ингээд ажил төрөл дээр алдчихсан алдаа эсвэл сурч исэн сургамжуудаасаа юм уу бодоод тэрийг давж гарах юм уу эсвэл өмнө нь ингээд хамт ажилтдаг байсан хүмүүс танд туслах магадлал бол амар их байна гэж гарч ирж байна. За тэгээд дараа нь болохоор ямар тач гэсэндээ ажил төрөл дээрээ хэрвээ та одоо ингээд баланстай байя гэж үзэх юм бол хүмүүстэй сайн хамтарч ажилласан дээрээ гэж гарч ирж байна. Одоо хамтрагчтайгаа ч юм уу ямар ч тач гэсэндээ харилцаа холбоо сайн одоо сайн багаар ажиллах хэрэгтэй гэж гарч ирж байна л да. Тэгвэл уг нь бол ингээд одоо үүсэт байгаа энэ бүх асуудлааснаас гарч чаднаа гэж гарч ирж байна. Тэгээд энэ 9 сэлэм 8 сэлэм 2 зэрэг дахиад ингээд гараад ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бол нэлийн одоо ажил төрлөөсөө болоод сэтгэл санаагаар унтсан байгаа мó гэж гарч ирж байгаа. Нэлийн одоо сэтгэл түгшил, санаа зовнил тэгээ ингээд тийм хүлэгдсэн байгаа мэдрэмж авцсан байх юм уу л гэж гарч ирж байна. Тэгтээ энэ дээр болохоор ингэж гарч ирж байна. Та бол одоо яг ингээ амжилтанд хүрэх зам дээрээ бол явж байгаа шүү гэж гарч ирж байна. Тэгтээ энэ дээр болохоор forces working against you гэд одоо зарим нэгэн хүмүүс таны эсрэг бол ажиллаж байна гэж гарч ирж байна. Магадгүй ингээ хамт ажилладаг хүмүүс ч юм уу таныг одоо ингээд ажлын байраа чинь булаах ч юм уу ямар тач гэсэндээ ингээд хүмүүс таны одоо эсрэг ажиллаж байгаа гэдгийг санаарай. Тийм болохоор ингээд ажлынхантайгаа илүү найрсаг, илүү сайн харилцаатай байгаарэ гэж бол хөзөр гаргаж өгч байна. Тэгээ магадгүй 1-р бүлгийг сонгосон хүмүүсүүд саяхан ингээд хайртай хүнээ алдсан ч юм уу. Эсвэл магадгүй бас санхүү тал дээр нэлээ их одоо уналтанд орсон байж магадгүй маш их зарлага гараад тиймэрхүү зүйлсүүд бол ажиллагдаж байна. Тэгээ дараагийн сард бол ажил мөнгө санхүү дээр бол нэлээ стресстэй байхаар бол харагдаж байна. Сэтгэл санаагаар нэлээ их төвшөлтэй. Гэхдээ энэ бүхэн бол угаасаа таны амжилтанд хүрэх зам шүү гэдгийг бол гаргаж өгч байна. Тэгээд энээсээ гарахын тулд та магадгүй өмнө нь ажилладаг байсан хүмүүсүүдээс ч юм уу эсвэл өмнө нь ингээд туршлагуудаасаа энэ бүх асуудлаасаа гарч чадна шүү гэж гаргаж өгч байна. За дараагийнх нь болохоор дараагийн сард хайр дурлал ямар байх вэ? Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсүүдийн хайр дурлал нь 21 сард ямар байх вэ?
Нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүсийн хайр дурлалын амьдрал 21 сард ямар байхаар байна вэ? Окей. Нэгдүгээр сонгосон хүмүүсийн хайр дурлалын амьдрал 21 сард ямар байхаар байна вэ? Нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүсийн сэтгэл санаа ямар байх вэ? Хайр дурлалын амьдрал нь ямар байхаар байна вэ? За тэгээд нэгдүгээр бүлгийн сонгосон хүмүүсийн хайр дурлалын амьдрал дараагийн сард нэлээд гоё байхаар бол харагдаж байна. Магадгүй хостой хүмүүс энэ бүлгийг сонгосон юм уу гэж бол бодож байна. За тэгээ ерөнхий энерги дээр болохоор Queen of Roses гэдэг энэ карт гарч ирлээ. Магадгүй одоо та ингээд хамтрагчтай нэлээх ингээд халамж тавьдаг. Тэгээд тэр хүн ч гэсэндээ таныг маш их халамжтай, та нэлээд халамжаар дүүрэн байх юм уу л гэж гарч ирж байна. Тэгээд дараагийн сард хоёрын харилцаа тэр одоо бонд бол нэлээх гүнзгийрхээр бол харагдаж байна. Ингээд The Lovers card гэдэг ингэж гарч ирлээ. Тэгээд ямартай ч гэсэндээ одоо та өөрийнхөө хамтрагчтайгаа нэлээх ингээд гадуур зугаалах ч юм уу, нэлээх болцоонд явах ч юм уу, ямартай ч гэсэндээ нэлээ одоо гадуур цагийг бол хамт гоё өнгөрүүлэхээр бол харагдаж байна. Тэгээд энэ хүн байна угаасаа одоо таны хамтрагч угаасаа нэлээ романтик, таны гэсэн сэтгэлтэй маш их доктортой хүн байхаар бол харагдаж байна. Тэгээд ер нь энэ хүнтэй хамт байхаар ягаад ч нэг тийм гоё яг энэ одоо юу гэдэг далайн ирэг дээр байгаа, далайн ирэг дээр суугаа нэг коктейл шимж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрж байгаа юм шиг бол харагдаж байна. Ямартай ч гэсэндээ хайр дурлалын амьдрал дээр нэлээд гэгээлэг байхаар бол харагдаж байна. Тэгээд Oracle карт татгаар бас энэ intimacy гэдэг нэлээд одоо юу гэдэг хостойгоо бол ингээ бие биендээгээ их татагдсан байх юм уу. Тэгээд ер нь дараагийн шатлал бол явж байгаа бол харагдаж байна. Одоо магадгүй ингээ дөнгөж ингээд үрхэж эхэлж байгаа ч юм уу явж байгаа бол магадгүй ирээдүйд одоо ингээд ер нь энэ хүнтэй ингээд цаашаага одоо холын ирээдүйд төсөөлөд явбал ямар байх вэ? Энэ хүнтэй одоо ингээд амьдралаа холбоол ямар байх вэ гэдэг магадгүй тийм бодлууд ч орж иж магадгүй бол харагдаж байна. Honeymoon гэдэг карт гарч ирсэн байна. Тэгээд ямартай ч гэсэндээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн хайр дурлалын амьдрал дараагийн сард нэлээд гэгээлэг хайраар дүүрэн байхаар бол харагдаж байна. За одоо дараагийнх нь болохоор таны сэтгэл санаа хэр байхаар байна вэ гэж үзье. За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсийн сэтгэл санаа дараагийн нэг сард ямар байхаар байна вэ? Нэг төлөвлөгөө сонгосон сэтгэл санаа ямар байхаар байна вэ?
За нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоо сэтгэл санаа нь дараагийн сард ямар байхаар гэнэ гэж асуулаа. За ерөнхий энергийн карт нь болохоор Five of Pentacles гэж гарч ирлээ. За өмнө нь хэлсэнчлэн нөгөө ажил төрлөөсөө болоо нэлийн сэтгэл санаагаар унах юм болов уу гэж хэлж ирсэн шүү дээ. Яг тэрэн дээр гарч ирж байна. Яг одоо санхүүгийн хүндрэлээсээ болоо нэлийн их одоо сэтгэл санаагаар унтсан байх юм уу гэж гарч ирж байна. Гэхдээ танд бол таныг дэмжих хүмүүс маш их байдсан байна гэж гаргаж өгч байна. Одоо гэр бүл талтай ч юм уу тань нэлийн доктортой тий таныг ингээд дэмжихэр хүмүүс байна. Тэгээд тэр хүмүүстэйгээ одоо илүү их сайн ингээ холбоо тогтоож тэр хүмүүсээс тусалцаа авах юм бол та бол энэ байдлаас хурдан гарахаар байна гэж гаргаж ирж байна. Тэгээд удахгүй ер нь танд ингээд дараагийн сарда шинэ санхүүгийн одоо боломж олцоо бол гарч ирэхээр байна. Тэгээд тэр нь нэлээд амжилттай байх юм уу гэж гаргаж ирж байна. Магадгүй энэ одоо шинэ санхүүгийн үүсвэр ч юм уу эсвэл шинэ ажлын санал ч юм уу ямар ч санхүү тал дээр тань шинэ санал бол одоо гарч ирнэ, боломж гарч ирнэ. Тэгээд та хэрвээ энэ боломжийг хатгаад гарах юм бол нэлээд амжилттай байхаар бол гарч ирж байна. Тэгээд ямар ч байсан таны хүзэр бол одоо ингээд байгаагаараа аясаараа явжий гэж бол зөвлөж байна. Угаасаа ингээ аясаараа явж хагаад энэ бүх асуудлууд бол одоо намжирнаа л гэж гарч ирж байна. Тэгээ ямар ч тач гэсэн ингээ санхүү дээр хэцүү эсвэл мөнгө санхүү дээр ингээд нэлээд их сэтгэл санаа зовцсон байвал гэр бүл хайр дотны одоо дотны хүмүүс хайртай хүмүүсээс тусламж зөвлөгөө аваад тэгэх юм бол одоо энэ үеийг та илүү ингээд арай хөнгөнөөр туулна гэх юм уу? Ямар ч тач гэсэндээ ойрын 1 сард бол таны сэтгэл санаа нэлийн дээртэй гайгүй болохоор харагдаж байна. Ажил мөнгө санхүү дээр ч гэсэндээ тань шинэ боломж олдоод нэлийн дээртэйгээр харагдаж байна. За тэгээд дараагийнх болохоор ойрын 1 сарда анхаарах ёстой зүйл юу байна вэ? Зөвлөмж гээд байгаа. За тэгээд нэгдүгээр бүлгийнхэнд өгөх зөвлөгөө юу вэ вэ? Анхаарах ёстой зүйл юу вэ гэж асуулаа. За ямар ч тач гэсэндээ яг өмнө нь ингээд ажил төрөл дээр гарч ирсэн одоо сануулгах зөвлөгөөнүүд бас дахиад гарч ирж байна. Ингээд хүмүүстэй одоо илүү харилцаагаа сайжруулах хэрэгтэй гэж гарч ирж байна л да. Ингээд багаар хамтраж ажиллах одоо сурах хэрэгтэй. Эсвэл тэр багаар одоо ажиллаж байгаа хүмүүстэйгээ харилцаагаа сайжруулах хэрэгтэй байгаа. Тэгээд бүтээл сэтгэлтэйгээр бас ажилтаа хандах хэрэгтэй гэж гарч ирж байна. Бас хитэх ингээд ажиллахаас бол ажиллаад ядаргаанд орохоос бас зайлсхийгээрэй гэж гарч ирж байна л да. Нөгөө одоо нэгдүгээр бүлгийн сонсон хүмүүсүүдийн ерөнхий энергийг харахад нөгөө 10 сэлэн гарч ирсэн дахиад гарч ирлээ. Тэгэхээр энэ нэлээ ядаралттай байгаа мó л гэж гарч ирж байна. Хит их одоо ингээд ажиллахаас сэргийлээрээ хит их одоо ядаргаанд орохоос сэргийлээрээ гэж гарч ирж байна. Тэгээд бас хамгийн сонирхолтой зүйл нь болохоор Patience Words, Jesus Words гарч ирсэн хажууд нь Oracle картаар ясан чи өөртөө үнэнч байгаарэ гэж гарч ирж байна л та. За яг ингээд хүмүүстэй харилцаа дахиж гарч ирлээ. Ингээд communication-ыг сайжруулах хэрэгтэй гэж гарч ирж байна. Ингээд одоо өөрийнхөө санаж бодож байгаа зүйлсээ нөгөө хүндээ ойлголтохоор сайн одоо хийх хэрэгтэй гэж гарч ирж байна л да. Магадгүй одоо ингээл ажил төрөл дээр үйл ойлголцох зүйл гарсан ч юм уу тиймэрхүү зүйл байвал нөгөө хүндээ сайн ойлгох тоогоор тэгтээ ингээ найрсахаар одоо ингээ харилцаагаа сайн хэлээрээ тэгээд ерөөсөө одоо үнэнгээр нь хэлэх хэрэгтэй гэж гарч ирж байна л да. Магадгүй одоо юу гэдэг ингээд захиралдаа хэлэх гэсэн чинь ингээд жоохон яагаад ч юм уу эсвэл ингээд яг ингээд одоо тэр проблемыг хэлэхгүйгээр тойруулж хэлэх ч юм уу. Тиймэрхүү юмнаас зайлсхийгэрэй гэж гарч ирж байна. Аль болох ингээд нөгөө хүндээ шударгаар ямар ч гэсэн үнэнгээр нь гэхдээ нөгөө хүндээ ойлголтохоор ингэж хүнд хэлж сурах хэрэгтэй гэж гарч ирж байна. Гэхдээ ерөнхий энергийн карт болохоор Ten of Cups гэдэг нэлийн одоо их хүндээ ингээд ад жаргалтай одоо гэр бүлэрээ ингээд байх юм уу гэж гарч ирж байна. Тэгээд магадгүй одоо ингээд ийм
одоо юу хэд их ачааллаас бол ядарсан ч юм уу тэр үедээ гэр бүлийнхнаасаа тусламж аваад ямартай ч гэсэндээ ингээд ямар нэгэн болоход гэр бүлийнхнаасаа нэлээд их тусламж зөвлөгөө авч байгаарэ гэж гарч ирж байна. Тэгээ бас өөртөө үнэнч байгаарэ л гэж гарч ирж байна. За ингээд уншлах нь дуслаа. Уншлах нь таалагдсан бол амар тийм гоё юм жимсний эможи коммент дээр тавиарай. Одоо дуртай жимснийхаа эможиг ч юм уу те. Тэгээд хувийн уншлага авахыг хүсвэл бас нөө код авахыг хүсвэл Instagram юм уу Facebook-ээр холбогдоорой. Манайх болохоор мөнгө болон амжилтын код гаргаж байгаа. Мөн шинэ хайр дурлалын код гаргаж байгаа шүү. Хэрэг авахыг сонирхвол Instagram-аар таруу дугаар зурс хайр, Facebook-ээр таруу хайр хөзрийн мэрэг гэд холбогдоорой. За мэргийг ингээд сонсон маш их баярлалаа. Баяртай. За сайн байцгаана уу 2 дугаар бүлгийнхаа уншлагатай давтай морилно уу. За зөв группээ сонгосон байна уу үгүй гэж шалахын тулд таны яг одоогийн энергийг үзье. За 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоогийн энерги нь ямар байна вэ? За тэгээд таны яг одоогийн энерги болохоор ямартай ч гэсэндээ ингээд нэг романтик одоо хүн сайн болцсон байгаа мó эсвэл хүн таалж байгаа мó ямар ч гэсэн хүн сонирхож байгаа бололтой тэгээд тэрийг хамгийн гол нь ингээд тэр хүндээ сэтгэлээ илчлэх үү болох уу яах уу гэд нэлээ эргэлцсэн байгаа болов хэрвээ одоо би энэ хүн ингээд сэтгэлээ илчлээд очих юм бол намайг хүлээж авах болов ямар реакц гарах бол гэд нэлээ бодцсон суугаад байгаа мó гэж гарч ирж байна. За тэгээ дээрэс нь ингээд одоо таны итгэж үнэлдэг одоо зүйлүүд байна гэж бодъё л да. Тэр зүйлсүүдтэй ингээд нэлээ их одоо тэмцэлцээд байгаа мó тарихтаа одоо юу гэдэг жишээ нь одоо ингээд нэр ингэж болтгоо зарим дээр ингэж болдог гэд тогтсон таны ингээ итгэл үнэмшил байлаа гэж бодъё л да. Тэнгүүд заримдаа бодохоор энэ үгүй юм шиг гэд яг тэрэн дээр нэлийн их тэмцэлтэй байгаа мó л гэж гарч иржээ. За магадгүй жишээ нь одоо юу гэдэг одоо хуулах хол буруу зүйл гэж та боддог байсан бол магадгүй нэг өдөр бодсон чи энэ хуулах яагаад болохгүй гэж бодоод яг иймэрхүү зүйлс төр одоо нэлийн тэмцэлтэй байгаа мó энэ бол зүгээр жишээ байсан шүү. За тэгээд мөн ингээ гэр бүл дээр болохоор гэр бүлийнхнаагаа нэлээд санаад дээрэс нь гэр бүлийнхнаагаа одоо юу гэдэг ингээд хайртай хүнээсээ салж явах гээд байгаа мó одоо магадгүй та одоо өөр газар ажилладаг ч юм уу гэр бүлээсээ хоол эсвэл гэр бүлийн нэг гишүүн чинь ямартай ч гэсэндээ ингээд танаас хол байд юм уу ямартайс хайртай хүнээсээ жоохон салж хагцж одоо явах гээд байгаа мó л гэж гарч ирж байна. Тэгээ яг ерхийн энергийн карт нь болохоор Five of Wands гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр ямартай ч гэсэн та одоо нэлээ ингээд хүмүүстэй хэрэлдээд байгаа мó л гэж гарч ирж байна. Одоо 90 дорны хүмүүстэй үйл ойлголт үүссэн ч юм уу ямартай ч гэсэн жоохон ам морьсон байдалтай л байгаа бол харагдаж байна. Яг одоо энэ картн дээр гарч байгаатай адилхан ингээд хоёр хүн ингээ хэрэлдээд байж байгаа. Иймэрдүү байдалтай байгаа мó л гэж гарч ирж байна. За хэрвээ одоо таны ерөнхий энерги энтэй таарч байгаа бол одоо таны сонгосон групп мөн үү гэсэн үг шүү. Хэрвээ таарахгүй бол та буруу группээ сонгосон байна. Өөр групп сонгорой гэсэн үг шүү. За одоо болохоор ортой группийг сонгосон хүмүүсүүдийн ажил мөнгө санхүү нь ямар байх вэ гэдэг үзье.
За ордоо группийг сонгосон хүмүүсийн ажил мөнгө санхүү нь ойрын 1 сарда ямар байх вэ? За ойрын 1 сарда таны мөнгө ажил санхүүдэр бол нэлээд их одоо хүндрэлтэй байх, яг хүндрэлтэй биш, яг сэтгэл санаагаар нэлээд унтсан байх юм уу гэж гарч ирж байна. За хамгийн ингээд одоо юу гэдгийг ингээд ерөнхий энергийн карт нь болохоор одоо Devil гэж гарч ирсэн. За ажил санхүүдэрээ магадгүй одоо юу гэдгийг нэлээд одоо муу зуршилтай байх бодолцоотой харагдаж байна. Эсвэл одоо хамт ажилладаг хүмүүс ч юм уу, ажлын байр жоохон токсик байх гэдэг юм л та. Ойрын 1 сарда одоо юу гэдэг ингээд таны дарах ч юм уу, хамт ажилладаг хүмүүс, эсвэл одоо бизнес хамтрагч ч юм уу, ямар ч тааш жоохон энэ орчин нь жоохон токсик байх гэдэг, ажил төрөлтэй жоохон муу зуршилтай байна. Одоо нэг бол нилийн их одоо юу гэдэг ажилдаа ингээд шамдаад бүр ингээд амар хядаргаанд орох ч юм уу. Эсвэл ингээд ажил одоо хувийн амьдрал хоёроо сайн ялгаж чадахгүй ч юм уу. Ямар ч таашсан ажил төрөл талтай нэлээх муу зуршлууд байна гэж гарч ирж байна. За тэгээд яг харахаар энэ 3 swords, 5 swords, 8 of swords, 9 of swords гээд бүр сэтгэл санаагаар бүр ингээд маш ихээр ингээд төгссөн, санаа зовсон байдалтай байх юм уу гэж гарч ирж байна. Хамгийн эхлээд болохоор магадгүй та ингээм хамт ажилладаг хүмүүстэйгээ ам өрийж магадгүй гэж гарч ирж байна. Тэрнээсээ болоод нэлээд их зүрх сэтгэлээ шархарлана. Энэ тэгэж хэлээд тахт яа гэм бэ гэд ч юм уу. Эсвэл би тэр хүнд тэгэж хэлдэггүй байжтэй ч юм уу те. Ямар ч тач гэсэндээ ингээд хүмүүстэй ам өрөөснөөс болоод нэлээд их зүрх сэтгэл шархалахаар бол харагдаж байна. Тэгээд дараагийн 1 сарда нэлээд их мөнгө санхүүгээ ингээд одоо дэг журамтай байх юм уу? Одоо бүх зүйлээ бажет хийгээ те. Одоо энэ сард би тэдэн төгрөг зарцуулна. Тэг ингээд нэлээд их одоо юу гэдэг ингээд мөнгө санхүүгээ ингээд журамтайгаар бажет хийгээд ингээд явах юм уу? Тэрнээсээ болоод бас сэтгэл санаа нь ингээд одоо юу хүндээ нэлээд таахгүй байх юм байна л да. Ингээд хүсэн юм авъяасан ч чадахгүй, ингээд мөнгөө зарцуулъя гэсэн ч тэр мөнгө нь байхгүй ч юм уу те. Яг тиймэрхүү байдалтай харагдаж байна. Дээрээс нь ингээд яг таны хүсэж мөрөөддөг шигээрөө та мөнгө олохгүй байгаа болохоор тэрнээсээ болоод бүр ингээд шүн унд чадахгүй байгаа юм шиг ингээд сэтгэл санал нэлээд их зовнилтой байхаар харагдаж байна. Энэ маш хүнд энерги байна л да. Одоо юу гэм би сард одоо тэдэн төгрөг олох одоо хүсэлтэй тийм байвал гэдэг нэг тиймэрхүү зорилго тавьсан бай гэж бодъё. Тэгвэл тэрэндээ хүрэхгүй байхаар нэлээд сэтгэл санаагаар төгссөн байх юм уу л гэж гарч ирж байна. Тэгэхээр магадгүй яг энэ Devil card нь тэнтэй бол холбоотой ахaltaа магадгүй одоо жишээ нь би сард одоо $5,000, $10,000 хэдэн одоо ингээд нэлээд их одоо яг одоо та олж чадахгүй байгаас хит их дагуулсан тийм одоо магадгүй өсөл мөрөөдөлтэй бай гэж бодъё. Тэнгүүд тэрэндээ хүрэхгүй байхаар тэрнээсээ ол сэтгэл санаа нэлээх одоо унжина гэж гарч ирж байна. Тэгэхээр магадгүй энэ одоо муу зуршлуудаас салах хэрэгтэй байхаа л гэж гарч ирж байна. За ямар ч гэсэн Fortune Oracle картаараа нэмэлт тайлбар авъя. За 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн ажил төрөл мөнгө санхүү нь 21 сард ямар байх вэ? За хамгийн ихнийх нь болохоор ингэж гарч ирж байна. Ингээ та угаасаа ингээд одоо таны замыг ч угаасаа ингэж зааж өгнө гэж гарч ирлээ л та.
ингээд магадгүй яг одоогоор ингээд яг яах ёстой вэ? Юу н ажил төрөл ямар байх вэ гэж жоох эргэлцсэн тий. Ингээд байж бол энэ зам нь угаасаа ингээд цаанаасаа танд заагдаад өгнө. Одоо ямар замаар одоо явах вэ гэдэг ч угаасаа заагдаад өгнө гэсэн үг. Дээрээс нь нэг ажилдаа нэлээд их анхаарах хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Магадгүй одоо ингээд нэлээд их санаа зовоод ийм байдалтай байхаа оронд илүү ажил төрөлтөө санаа зовоод ажил төрлөө илүү их сайн хийгээд ч юм уу. Тийм байх хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. За дараагийнх нь болохоор хайр дурлал байгаа. За 20 дугаар бүлгийг сонсон хүмүүсүүдийн хайр дурлалын амьдрал нь 21 сард ямар байх вэ? Oracle карт авчих. Зураг бүлгээс сонсон хүмүүстэй хайр дурлалын амьдрал байх вэ? За тэгээд 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүд магадгүй одоо ганц бие байх магадлал амар өндөр байна. Эсвэл дөнгөж сая хосоосоо саслан ч юм уу тий. За тэгээд ямартай ч гэсэн та ингээд шинээр бол хүнтэй бол танилцахаар бол харагдаж байна. Шинэ хайр дурлалын харилцаа бол 21 сард бол танд гарч ирэхээр бол харагдаж байна. Тэгээ ямартай ч өмнө нь ингээд бодож исэн, өмнө нь ингээд шаналж исэн бүх зүйлсүүд бол тавьж явуулахаар бол харагдаж байна. Тэгээ ямартай ч та өөрлөгөө өнгийж хараад за ингээд ямар асуудлууд надад байдаг байлээ. Би одоо юун дээр ажиллах ёстой байлээ гэж хүн бол нэлээд их бодохоор бол харагдаж байна. Тэгээ ер нь аль болох хайр дурлалын амьдралдаа ингээд эерэг хандлахаар эргээр бодохыг бол амар хичээж яхаа юм шиг харагдаж байна. Тэгээ ямартай ч гэсэн та ингээд шинэ одоо танилцсан хүнтэй ингээд харилцаа чинь нэлээд гайгүй яваад тэгээд яагаад ч тань нэг тийм гоё хүүхэд болцсон юм шиг мэдрэмж бол өгөхөр юм байна л та илүү залуудсан ч юм уу те догтлол тэгээд тэр хүнийхээ талаар нэлээд их ингээд одоо мөрөөдөөд ч юм уу битээ ингүүл ямар вэ гээл нэлээд их тэгж бодож сухаар бол харагдаж байна. Тэгээд угаасаа энэ харилцаа бол нэлээд одоо сайн доктортой явахаар харилцаа бол харагдаж байна. Одоо бие бинийгаа амар сайн ойлгодог, бие бинтэйг ингээ холбогдох холбоос нэлээд гүнзгий болохоор бол харагдаж байна. Ирээдүйд бол тэг ямартай ч гэсэн та ингээ өмнө те харилцаанаас авсан бүх сөрөг мэдрэмж одоо бодлууд ч юм уу те тэр бүх зүйлсээ бас халаад бол явахаар бол харагдаж байна. Та угаасаа өөрөө ингээд шийдээ за би энэ дээр ажиллах хэрэгтэй юм байна, ингэх хэрэгтэй юм байна гэд өөртөө угаасаа ингээд шаардлага тавиад тэгээд энэ асуудлуудаа гарахаар бол харагдаж байна. Тэгээд энэ гарсныхаа ачаар бол та ингээд шинэ хүнтэй бол уулзрахаар бол харагдаж байна. Тэгээд энэ хүн угаасаа танд ингээд нэлийн одоо татагдаж орж ирэхээр харагдаж байна. Одоо юу гэдэг танилуун нэлийн их ингээд мессеж бичээл одоо танилуу залгаадж байгаа ч юм уу те энэ love call гэдэг жишээлэн л да өөрийнхөө сэтгэл мэдрэмжийн танд бол нэлээ их ингээд харуулахаар бол харагдаж байна. Тэгэд магадгүй бас ингээд
таны хайр дурлалын амьдрал хүүхдүүд амирт нөлөөлнө гинэ. За тэр нь магадгүй одоо юу гэдэг та хүүхдтэй ч юм уу эсвэл магадгүй хүүхд төлөвлөж байгаа ч юм уу ямар нэгэн байдлаар хүүхдүүд таны хайр дурлалын амьдрал бол нөлөөлөхөөр л харагдаж байна. Тэгээд энэ gold digger гэдэг карт гарч ирлээ. Тэгэхээр магадгүй одоо юу гэдэг анхандаа тэр хүнтэй танилцахад та магадгүй тэр хүн одоо мөнгөтэй хүн байвал энэ хүнтэй уулзаад үзвэл ямар ч юм уу тэгж бодох ч юм уу эсвэл тэр хүн таны тэгж бодох ч юм уу анхандаа жоохон нэг тиймэрхүү одоо сөрөг бодол сэтгэлтэй байж магадгүй байхаар бол харагдчихээн л та. Гэхдээ угаасаа энэ харилцаанд бол цаашаа яваад бол нэлийн гүнзгийхээр гоё харилцаа байхаар бол харагдчихээнэ. За дараагийнх нь болохоор 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн сэтгэл санаа нэмэр байх вэ? Хятад бүлгийг сонгосон хүмүүсийн сэтгэл санаа ямар байх вэ? Хятад бүлгийг сонгосон хүмүүсийн сэтгэл санаа 21 сартаа ямар байх вэ? За тэгээд 20 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн сэтгэл санаа 21 сартаа бол нэлийн сайжрахаар бол харагдаж байна. Яг одоогор бол нэлийн гонхтой байна гэж гарч ирж байна л да. Магадгүй одоо юу гэдэг ингээд санхүү ажил төрлөөсөө болоо нэлийн сэтгэл нь хямарсан байгаа мó л гэж гарч ирж байна. Бас өмнөх нөө хайр дурлал дээр гарч ирсэнчлэн магадгүй ингээд одоо хайртай хүнээсээ салаад ч юм уу. Тэрнээс болоод бас одоо гонхтой байгаа байх магадлал амар өндөр гарч ирж байна. Та бол 21 сартаа ямар ч таашсандаа энэ байдлаасаа энэ гарахын тулд бүх зүйлээ яг логикоор бодохын амар хичээх юм байна л да. Сэтгэл мэдрэмжээ таахгүйгээр яг логикоор за би яад одоо ийм нөхцөл байгаа билээ. Би юу н ямар байгаа билээ гэх нэлийн өөрийнхөө өнгөөгөөд бүх асуудал бол нэлийн ингээд сэтгэл мэдрэмж таахгүйгээр логикоор нэлийн бодохоор бол харагдаж байна. Тэгээд 21 сартаа бол танд оос дахиад одоо ингээ confirmation гараад ирлээ. Шинэ хүнтэй бол учиргаар байна. Тэгээ таны хайр дурлалын юмд шинжлэхтэйгээр байна гэж гарч ирж байна. Тань нэлийн хайртай хүн байхаар бол харагдаж байна. Хааны аяг гарч ирж байна. Тэгээ маш сонирхолтой хүн байхах. Тэгээд яг ерөнхий нэр дээр болохоор юу Two of Wands гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр магадгүй яг ямар сонголт хийхээ мэдэхгүй нэлийн жоохон эргэлтсэн байх юм уу л гэж гарч ирж байна. Яг одоо би ямар шийдвэр хийх ёстой вэ? Яг ирээдүйд юу одоо хийх ёстой вэ гэд нэлийн ингээ ирээдүгээ харсан ингээд тиймэрхүү байдалтай байх юм уу гэж гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийд нь хараад үзэхээр бол ямар таажсэн та одоо бүх дуулж байгаа бүх зүйлсүүдээ бол давж гарна. Тэгээ ямар ч таашин та өөртөө шаардлага тавиад энийг бол ингээд яг логикоор бодоод давж гарахаар бол харагдаж байна. Тэгээ хоосоо таны амьдралд танд хайртай, таныг хайрлахаар залуу бол шинээр гарч ирэхээр байна гэж гарч ирж байна шүү. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор 21 сарда анхаарах ёстой зүйл юу вэ? Зөвлөгөө гэд хузар татъя. Хартаа бүлгийг сонгосон хүмүүст өөх зөвлөгөө юу вэ?
Хортор бүлгийг сонсон хүмүүст зөвлөгөө юу байна вэ? За тэгээд 20 дугаар бүлгийг сонсон хүмүүст одоо 21 сарда өгөх зөвлөгөө гэж асуухад ийм хөдрүүд гарч ирлээ. За хамгийн ихнийх болохоор star гэд ямар тач гэсэндээ бити ингээд одоо бууж өгөрөө гэх юм уу, ингээд итгэлээ бити алдаарэ гэж гарч ирж байна л да. Жохон ингээд одоо юу гэдэг бууж өгөх хүсэл төрөөд ч юм уу, эсвэл бүх зүйл болт бүтэхгүй байгаа юм шиг санагдвал бити итгэлээ алдаарэ гэж гарч ирж байна. Тэгээд ямар тач гэсэн та бол ингээд бүх энэ асуудлуудаас бол гарнаа. Одоо санхүүгийн асуудал юм уу, бэрхшээлүүдээс гарнаа. Гарахын тулд та бол өөртөө итгэлтэй ингээд бие даасан байх хэрэгтэй. Тэгээд сэтгэл мэдрэмжээрээ биш, логикоор аль болох бүх зүйлтэй асуудлуудтай хандаарэ гэж гарч ирж байна. За тэгээд дээрээс нь бас ингээд таны сэтгэлд хүрэхээр таны сэтгэлийг одоо юу гэдэг нийцэхээр тийм харилцаанд одоо хөрөнгө оруулаарэ гэж гарч ирж байна. Жишээ нь ингээд танд одоо юу гэдэг халамжтай биш, таныг их сэтгэлгүй ч юм уу таныг ашлах гэсэн хүмүүсүүдээс аль болох хол байгаарэ. Яг таны ингээд одоо сэтгэл мэдрэмж чинь нийцэхээр тийм хүмүүст л одоо цаг заваа гаргаж хөрөнгө оруулаарэ гэж гарч ирж байна. Тэгээд бас ингээд аль болох ингээд илүү их доктортой байхын тулд яг зүрхнийхээ гүнд яг юу хүсэж байна вэ гэдгээ маш их бодох хэрэгтэй гэж гарч ирж байна. Жишээ нь одоо ийм зүйл би дуртай бол яг зүрхээ дагаад юмаа хийгээрээ. Тэгвэл илүү бас их доктортой байна гэж гарч ирж байна. За тэгээд Angels Oracle картаараа зөвлөгөө авахаар let your past go гэнэ. Тэгэхээр ингээд өнгөрсөн болсон бүх зүйлүүдээ тавьж явуулах хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Өмнө нь хэлсэнчлэн магадгүй одоо юу гэдэг ингээд одоо хайртай хүнээсээ салсан байж магадгүй гэж хэлсэн шүү дээ. Магадгүй энэтэй бол холбогдож байгаа хаа. Тэгэхээр өнгөрсөнд одоо мэдэрсэн тэр бүх сүрэг мэдрэмж, тэр бүх зүйлсүүдээ бол тавьж явуулах хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Тэгээд өөрийнхөө итгэлийг битгий алдаарай гинэ. За тэгээ уншлагын таалагдсан бол ерөөхний эможи комент дээр тавиарай. Энэ стикер наавддгүй. Ийм эможи эврихний эможи тавиарай. Тэгээд хувийн уншлага авах юм уу, эсвэл код авах сонирхолтой хүмүүс нь надлаа Facebook, Instagram-аар холбогдоорой. Манайх болохоор мөнгө болон амжилтын код болон шинэ хайр дурлалын код бол гаргаж байгаа. Тэгээд авахыг хүсвэл Instagram-аар таро доор зугаар хайр гэд байгаа. Тэгээд Facebook болохоор таро хайр хүзрийн мэрэг гэд байгаа шүү. За уншлага сонсон маш их баярлаа. Тэгээд баяртай. За сайн байна уу? 3 дугаар бүлгийн сонгосон хүмүүсээ. За зүг группээ сонгосон байна уугүй гэж шалахын тулд одоогийн таны энергийг үзье. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн одоогийн энерги нь ямар байна вэ? За таны одоогийн энерги болохоор ямар таашсан гэр бүлийн уур амьсгал нэлээд сайн байгаа мó гэж гарч ирж байна. Гэр бүлийнхэнтэй цагийг илүү их өнгөрүүлээд бие биентэйгээ тэ илүү сайн ойлголцоод нэлээд одоо гоё гэр бүлээр гоё цагийг өнгөрүүлж байгаа мó л гэж харагдаж байна. За яг санхүү мөнгө тал дээр нэлээд их одоо юу гэдэг ингээд
мөнгөө нэлээх одоо журмалцсан аль болох мөнгийг ингээд сейв хийх гээд байгаа мó гэж гарч ирж байна. Тэгээд магадгүй ингээд ажил төрөл дээр нэг шин санаа гарч ирсэн байж магадгүй хаа ийм хийдэг ч юм уу, тийм хийдэг ч юм уу гэд санаа гарч ирсэн байхаа гэж гарч ирж байна. Тэгэд таны амьдрал магадгүй ингээ нэг сэтгэл санаагийн чинь зоо таа зүйл бол ингээ харагдчихл байна л та. Гэтэ аль болох та энийгээ давж гараад за одоо ийм дээр одоо юу гэдэг сэтгэлээр унаадч яах вэ? Ийм зүйлдээ сэтгэл төвшөөдч яах вэ гэд бодцсон амир тэрийг давж гарах гад явж байгаа мó гэж харагдаж байна. Тэгээ таны ерөнхий энерги болохоор нэлийн одоо юу гэдэг ингээд өөртөө анхаарал тавьсан, өөртөө анхаарал халамж тавьсан, ер нь халамж хараар дүүрэн ингээ өөрийнхөө одоо юу гэдэг хөгжилд нэлийн анхаарсан явж байгаа мó л гэж гарч ирж байна. За хэрвээ энэ таны ерөнхий энерги мөн бол таны сонгосон групп мөн шүү. Хэрвээ энэ таны одоогийн энергитэй таарахгүй бол та өөр одоо групп сонгоорой. За тэгэхээр одоо л ажил мөнгө санхүүг үзье. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн ажил мөнгө санхүү нь ойрын нэг сартаа ямар байхаар байна вэ? За тэгээд 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн ажил төрөл нь энэ одоо дараагийн сард ямар байх вэ гэсэн чинь ямартай ч гэсэн танд шинэ боломж бол гарч ирэхээр бол харагдаж байна. Ямартай ч гэсэн та одоо шинэ карьерээ одоо шинээр одоо эхэлдэг ч юм уу. Ямартай ч гэсэндээ ямарваа нэгэн зүйлийг шинээр эхлэнэ гэж гарч ирж байна. Яг ажлынхантайгаа жоохон ам морийг үл ойлголцох үүсэх ч юм уу. Тиймэрхүү зүйл болч магадгүй ахаар харагдаж байна. Тэгээд тэрнээсээ болоо нэлийн сэтгэл санаагаар унтсан энэ нэг ингээд сэтгэл санаанд ч хүрэхгүй байх юм болов одоо ингээд хамт ажиллаж байгаа хүмүүстэй байх харилцаанд нэлийн ингээд таны даун байлгахаар бол харагдаж байна. Гэтэ ямар ч таажсэн та одоо юу гэдэг хүмүүстэй ингэж одоо харилцах хэрэгтэй байт юм байна. Энэ хүмүүстэй багаар ажиллах хэрэгтэй байна гэдгийг маш ихээр ойлгоод аль болох хүмүүстэй харилцах харилцаан дээр бол нэлийн ажиллаад явахаар бол харагдаж байна. Тэгээд энэний ачаар та одоо санхүү тал дээр нэлийн доктортой байхаар бол харагдаж байна. Яг магадгүй ингээд одоо юу гэдэг хамт ажилладаг хүмүүс эдгээрээс одоо юу гэдэг тань дээр ингээд нэг юм булгаатай ч юм уу хийх ч юм уу тиймэрхүү зүйлсүүдээс бол жоохон зайлсхийгэрээ гэж гарч ирж байна. Тэгээд ажил мөнгө санхүү дээр дахиад бас гэр бүл гарч ирж байна. Ер нь гэр бүл тал дээр нэлийн сэтгэл санаагаар одоо юу гэдэг сайн нэлийн сэтгэл хангалуун байх юм уу л гэж гарч ирж байна. За энэ Oracle картаар нэмэлт мэдээлэл авъя. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн ажил төрөл санхүү нь 21 сард ямар байхаар байна вэ? За ямар гоё юм бэ? Энэ дээр болохоор ингэж гарч ирж байна. Одоо угаасаа ингэ шин санаа юм гэсэн шүү дээ. Шин санаа, шин одоо бүтээл санаа, шинээр эхлэх гэж гарч ирж байна. Тэгээд энэ нь болохоор амжилтанд хүрнэ л гэж гарч ирж байна. Энэ одоо таны эхлэж байгаа энэ ажил бол амжилттай бүтнэ гэж гарч ирж байна. Тэгээд сая хаалга дуурайд жоохон сатаарчлаа. Тэгээд ямар ч таашсан та өөрөөсөө юм ахмад хүнээс бол зөвлөгөө бол авч магадгүй. Ямар ч таашсны шинээр эхлэх одоо ажил нь болохоор ямар ч таашны юм одоо танаас ахмад хүнтэй
хамтарч ажиллах ч юм уу ер нь энэтэй нэг холбоотой зүйл байхаар бол харагдаж байна. За тэгээ ямар ч байсан шинээр эхлэж байгаа ажил нь бол нэлээд амжилттай байхаар бол харагдаж байна шүү. За дараагийнх нь болохоор хайр дурлал гэж байгаа. За хайр дурлал дээр за 20 дугаар бүлгийг 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн хайр дурлалын амьдрал ойрын нэг сарда ямар байхаар байна вэ? Oracle 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүст Oracle карт авъя. Oracle сонгосон хүмүүст Oracle карт авъя. Бүлгийг сонсон хүмүүст Oracle карт авъя. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүд ерөнхийдөө одоо гэр бүлтэй байх магадлал амар өндөр байна. Эсвэл яг энэ харилцаанд гэр бүл болох гээд явж байгаа төвшөнд явж байгаа ч юм уу. Ямар ч ч гэсэн нэлээд одоо гоё бол харагдаж байна. Та бол одоо ханд байгаа хүн чинь таны soulmate гэж бол гарч ирж байна. Soulmate-ийн энэ хөзөр гарч ирсэн. Soul connection гэдэг. Тэгээд ямар ч ч гэсэн ингээд хоёрын харилцаа бол нэлээд сайн байхаар бол харагдаж байна. Тэгээд магадгүй ингээд өмнөх үеүүдэд дурсаад ч юм уу ингээд одоо анх удаа ингээд болцоо хийжсэн үеүүдэд дурсаад дахиж тэгж болцох ч юм уу. Тиймэрхүү байдалтай бол харагдаж байна. Тэгээд одоо таны хамтрагч нэлээд танд одоо романтик байх юм уу гэж бол харагдаж байна. Тэгээд хоёрын харилцаа энэ холбоос бол одоо дараагийн нэг сард бол улам бэхжээд улам сайн байхаар бол харагдаж байна. Тэгээд хоёр угаасаа бие биентэй ингээд сэтгэнээд флирт хийгээд ингээд гоё байхаар бол харагдаж байна. Ганц анхаарал хэлэх юм дээр болохоор жоохон магадгүй ингээд энэ хүн дээр ч юм уу харилцаа албан дээр жоохон сөрөг бодол мэдрэмжүүд орж ирээд байсан байж магадгүй байхаар бол харагдаж байна. Тийм болохоор энэ бүх зүйлсүүд таны толгоонд байгаа шүү гэдгийг анхаараарай гэж гаргаж өгч байна. Тэгэхээр дараагийн нэг сар дээр магадгүй ингээд та одоо хамтрагчтай жоохон эргэлзээд ч юм уу эсвэл хайр дурлалын харилцаанд жоохон эргэлзэх мэдрэмж төрөөд ч юм уу эсвэл сөрөг мэдрэмж төрвөл энэ бүхэн миний толгоонд л байгаа зүйл шүү гэдгийг анхаараарай. Тэгээд одоо таны хамтрагч юм уу эсвэл таны одоо эрүүл мэндийн асуудал байна гэж гарч ирж байна. Тэгэхээр одоо эрүүл мэндээс нэлээд сайн анхаарах хэрэгтэй байна шүү гэж гарч ирж байна. За дараагийнх нь болохоор сэтгэл санаа ямар байх вэ гэд үзье. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүдийн сэтгэл санаа ойрын нэг сарда ямар байх вэ? Бүлгийг сонгосон хүмүүстэй сэтгэл санаа ойрын нэг сарда ямар байхаар вэ? За ерөнхийдөө бол дараа сард бол таны сэтгэл санаа
дажгүй байхаар бол байна. Гэтэ хамгийн гол зүйл нь яг ажил төрөлтөө нэлийн их одоо хамаарагдах юм уу гэж гарч ирж байна. Тэгээд өмнө хэлсэнчлэн одоо шинэ ажил эхлүүлж байгаа байж магадгүй гэсэн шүү дээ. Тэгэхээр угаасаа шинэ санаа олоод ингээд одоо шинэ санаа олоод байж явах юм бэ. Хамгийн гол нь эндээ жоохон эргэлзээд байх юм уу. За магадгүй энэ ажлыг эхлүүлчихвэл надад ашигтай байх болов. Би орлого хэр болох бол одоо хэр их зардал гарах болов. Энийг юу хийх нь зөв шийдвэр үү, буруу шийдвэр үү гэ нэлийн эргэлцсэн байх юм уу гэж гарч ирж байна. Одоо ингээ нэг могоо олон сонголтын дунд ингээд эргэлцсэн байгаатай адилхан ийм байх юм болоо тэрнээс болоо нэлийн их саад одоо гарч магадгүй. Одоо юу гэдэг таны хийж байгаа ажилд чинь нэлийн их ингээд пауз гэх юм уу? Disruption гэдэг карт гарч ирж байна. Тэгээд тэрнээсээ болоод хамгийн гол нь та нэлийн их юмсыг ажицсан жоохон зогсон байх юм уу гэж гарч ирж байна л та. Ямар ч хэсэн та өөрийнхөө зөв сонь гэж сонсоод ийм зүйл хийх ёстой гэд одоо юу эсвэл үгүй юу гэдгийг дотроо сайн сонсоод зөв сонгороо сайн мэдрээд хийх хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Тэгээ ерхийн нэг дээр болохоор Five Source гарч ирж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй ингээ одоо юу гэдэг хүмүүстэй ам урих гэдэг магадгүй. Тэрнээс жоохон болгоомжтлоорой гэж гарч ирж байна. Тэгээ ямар тач гэсэндээ оройн нэг сарда бол хамаг одоо анхааралтай сэтгэл санаа бол шинэ одоо эхлүүлж байгаа ажилтай нь магадгүй ямар анхаарагдсан байх юм байна гэж гарч ирж байна шүү. За одоо дараагийнх нь болохоор танд өгөх зөвлөгөө юу н ойрын нэг сарда юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэж асууя. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсүүд одоо ойрын нэг сар дээр юун дээр анхаарах хэрэгтэй вэ? Тэгээд зөвлөмж гээд авъя. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүст өгөх зөвлөгөө. Дахиад энэ карт гарч ирж байна. Энэ картыг 1-р бүлгийнх нь гарч ирлээ ялаа. За 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс дараагийн сард юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэсэн чинь ер нь яг ажил төрөлтөд дахиж холбогдож гарч ирж байна. Одоо энэ эхлүүлж байгаа ажилдаа нэлийн их тууштай байх хэрэгтэй шүү. Нэлийн их санаа зовоод байна гэж гарч ирж байна л да. Тийм болохоор яг амжилттай болохын тулд та энэ ажилдаа тууштайгаар хандах хэрэгтэй шүү. Тэгвэл үр шимээ авнаа. Тэгээд одоо эргэн тойронд байгаа хүмүүсээсээ болгоомжлоорой. Магадгүй ингээ ажил төрөлтөө ч юм уу одоо таныг жоохон булхаа хийх гээд ч байгаа юм уу? Тийм хүмүүсээ ч магадгүй шүү. Тэрнээс болгоомжлоорой гэж гарч ирж байна. Тэгээд ямар тач гэсэн ингээд энэ ажилдаа доктортой тий үр шимээ авахын тулд та өөрөө ийм бие даасан хэл хязгаараа тогтоож чаддаг ингээд хүмүүстэй сайн ам хэлээ олж чаддаг тийм байх хэрэгтэй шүү гэж гарч ирж байна. Тэгээ бууж өгөхгүйгээр ямар ч сорилт гарч ирсэн бүгдийг давж гарнаа гэсэн тийм сэтгэлгээтэй байгаарэ гэж гарч ирж байна. За тэгээд нөгөө Oracle card-тай болохоор дахиад be honest with yourself гэд өөртөө үнэнч байгаарэ гэж гарч ирж байна. Магадгүй одоо юу гэдэг ингээд тууштай байна. Одоо хаяа зарим өдрүүдэд одоо залхуураад ч юм уу нэг тиймэрхүү зүйлсээр одоо өөртөө ингээд өндөр шаардлага тавиад ч юм уу ямар ч таашсан өөртөө амар үнэнч байгаарай л гэж гарч ирж байна. За тэгээд уншлах нь таалагдсан бол магадгүй юм утасны тийм эможи комент дээр үлдээгээрэй. Одоо иймэрхүү утасны юутай холбоотой комент үлдээгээрэй. Тэгээд хувийн онцлог юм уу код авахыг хүсвэл Instagram уу Facebook-ээр холбогдоорой. Манайх болохоор шинэ хайр дурлал болон мөнгө болон амжилтын код гаргаж байгаа. Хэрвээ авахыг хүсвэл Instagram-аар буюу Taro дугаар зуус хайр, Facebook болохоор Taro хайр хүзрийн мэрэг гэдээ байгаа шүү.
За уншлага сонсон маш их баярлалаа. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.